Мянган орны дарга эрхэмшүүдээ Монгол Улсын засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын их хурлд өргөн мэдүүлсэн эрүүг эрх шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн шүүхийн шийдвэр үүсгэх тухай хуулийг дагж мөрдөх журмын хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг Улсын их хурл 2025 оны 4 дугаар сарын 4-ний өдрийн чуулганы нэгдсэн уралдаанаар хэлэлцэж анхны хэлэлцүүлэлт бэлтгүүлэхээр хууль зүйн мянган оронд шилжүүлсэн билээ. Хууль зүйн мянган ороо 2025 оны 5 дугаар сарын 2025 оны 5 дугаар тогтоолоор эрүүгийн эрхийн шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийг байнгын орон болон чуулганы нэгдсэн уралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажлын хэсгийн ахлагчаар Улсын их хурлын гишүүн П. Сайн зориг, ажлын хэсгийн гишүүдэд Улсын их хурлын гишүүн энэ Алтан уяг, Э. Батамгалан, Х. Баасан жаргал, Им Наран Туянаараа, У Отгонбаяр, Ц. Сандаг Очир, Х. Тэмүүжин, Даваагийн Цогтбаатар нар ажиллаж байна. Ажлын хэсэг нь эрүүгийн эрхийн шийдвэрлэх хуулийг нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлгийг зохион байгуулж, хуулийн төсөлд туссан зарим асуудал, шинжилгээ ухааны болон онол практикийн түвшинд нарийвчилан судалж, холбогдох харьцуулсан судал алавлага мэдээлэл болон төсөлд ирүүлсэн саналтай танилцсан. Ажлын хэсэг 3 удаа хуралдаж, хуулийн төсөлд тусгасан асуудал бүрийг нэг бүчлэн хэлэлцэн Монгол Улсын үндсэн хуулиар баталгаажсан иргэний үндсэн эрхийг хангах зорилгоор дараах асуудлыг байнгын ороонд танилцуулж байна. 1. Дуудан эрхлэлттэй холбоотой зохицуултын талаар мөрдөгч нь хэргийн оролцогчийн хүсэлтээр төрийн байгууллага албан тушаалтны албаны цахим шуудан, албан бичиг солилцооны дундын систем, төрийн үйлчлэгээний нэгдсэн системд иргэний үүсгэсэн бүртгүүлсэн цахим шуудан, хаяг, харилцаа холбооны утасны дугаарыг ашиглан дуудаж, прокурорын мэдэгдэх хуудсыг хөрвүүлж болох зохицуултыг тусгах. Нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх зохицуултын талаар мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлт нотлох баримтыг бэхжүүлэхдээ тэдгээрийн хэн, хизээ, ямар их сурвалжаас хэрхэн олж авсан талаар мөн түүний онцлог шинж, хэлбэр тус, доо хэмжээ, хадгалсан, шилжүүлсэн, хүлээн авсан шилжиж хөдөлгөөний талаар тусгах, цахим баримтыг бэхжүүлэхдээ цуглуулах, хадгалах, зөөвөрлөх явцад мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажилласан талаар, хэрэглэсэн техник хэрэгслийн талаар тэмдэглэл өгж, гэрэл зураг, дууны, дуу дүрсний бичгээр давхар баталгаажуулах зохицуултыг тодруулан тусгах, мөн захим төхөөрөмжөөс өөрчлөгдсөн устгасан мэдээллийг сэргээсэн тохиолдолд нотлох баримтад тооцож болох зохицуултыг тусгах, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах зохицуултын талаар засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн тусгасан. Уг зохицуулттай холбоотойгоор мөрдөгч хэмтэргийн шинжтэй гомдол мэдээллийг эрүүгийн эргийг хүлээж авч мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлыг үнэлж хууль заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтай прокурор шилжүүлсэн хэргийн материалтай прокурор 14 хоногийн дотор хянах, зайлшгүй тохиолдолд дээд шатны прокурор энэ хугацааг 14 хүртэл хоногоор сунгаж болох зохицуултыг тодруулан тусгалаа. Шүүгдэгч шүүх хуралдаанд оролцох зохицуултын талаар тодорхой асуудлуудыг бас хөндлөө. Шүүгдэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хангах хүрээнд тодорхой шалтгааны болон шүүгдэгчийн эзгүүд шүүх хуралдаан явуулж түүний гин буруутай эсэхийг эцэлэн шийдвэрээр туссан байсан зохицуултыг төслөөс хасах саналыг байнгын ороонд танилцуулж байна. Шүүхийн шийдвэрийг гартуулан өгөх зохицуултын талаар бас тодорхой саналыг тусгаж оруулж ирж байна. Эрүүгийн эрхийн шийдвэрлэх тухай хуулийн 13-ын 5 дугаар зүйлийн 9 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 13 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 39 дахь зүйлийн 4 дахь хэсэг, 48 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн зохицуулттай уялдуулан төрийн нууцт хамаарах мэдээлэл агуулсан шүүхийн шийдвэрийг прокурор оролцогчд бүрэн танилцуулж, төрийн нууцт хамаарах хэсгийг нууцлан гардууж өгөх зохицуултыг тодруулан тусгалаа. Өмгөөлөгчийн эрх үүргийн талаар энэ хуулийн бас тодорхой үзэл баримт тусгаж орж ирсэн. Уг зохицуулттай холбоотойгоор мөрдөгч прокурор эрүүгийн эрхийн шийдвэрлэх тухай хуулийн 1-ийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан яллагдагч шүүгдэгчийг цагаатах, хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотлох чиглэлгүй хэрэгжүүлээгүй бол яллагдагч шүүгдэгч энэ талаарх нотлох баримтыг энэ хууль заасан журмын дагуу шүүгд гаргаж өгөхтэй байх зохицуултыг мөн тусгаж байна. Австралигийн материалтай танилцуулах зохицуултуудыг тодруулж шүүхийн хэлэлцүүлгийг талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд мөрдөгч оролцогчийн хэргийн материалтай танилцах боломж нөхцлөөр хангах, оролцогчийн хэргийн материалтай танилцах ажлыг 3-аас доошгүй өдрийн хугацаанд танилцах боломжийг олгох, мөн австралигийн материалын танилцуулах үндсэн хугацаа 14 хүртэл хоног байх.
хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан мөн хугацааг мөрдөгч 14 хоногоос сунгаж болох зохицуултыг тусгалаа. Эрүүг эрхийн шийдвэрлэх ажиллагаанд оролцогч адил тэгш ирэх үүрэгтэй байх боломжийг ханх хүрээнд өмгөөлөгч хэргийг шүүгчилжүүлэхээс өмнө нотлох баримтыг хэрэг тавсаргаж болох тодорхой мэдээлэл баримтыг хэрэг тавсаргаж болох зохицуултыг тодрууллаа. Түүнчлэн өмгөөлөх шүүх хуралдаанд орох зохицуултыг илүү их сайжруулж орох оролдлогыг бас ажлын хэсгээр нэг үржлийн ярилцаж хүнийг шударгаа шүүлэх эрхийг хангах, хууль зүйн тусалцаа авах эрхийг эдлүүлэх үүднээс шүүгдэгчийг хэд хэдэн өмгөөлөгч өмгөөлж байгаа бол шүүх хуралдаанд тодорхой асуудлаар мэтгэлцэх нэг өмгөөлж бусдыгаа төлөөж болох зохицуултыг хуульд хасах зохицуултыг орууллаа. Эрүүгийн шүүлт тулгаж авсан нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх зохицуултыг тодруулж эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизмыг бүрдүүлэхэд тодорхой саналыг бас танилцуулж байна. Эрүү шүүлт тулгаж бусдыг бусад хэлбэрээр хүнлэг бус хэрцгий ярьцаж тайлбар мэдүүлэг авсан тогтоодвол авсан тайлбар мэдүүлэг бусад нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй бөгөөд тайлбар мэдүүлэг өгсөн хэрэг тухайн хүнийг яллах талын нотлох ихсрүүлж болохгүй байх тодруулсан зохицуултыг санал оруулахаар бас та бүдэд танилцуулж байна. Хавц цэргийг захимжуулах, захим суртаа нотлох баримтыг шүүх хуралдаан шинжилэн судлах, захим суртаа нотлох баримтын үнэлэх журмын зохицуултыг тусгаж орж ирсэн бөгөөд нийтийн мэдээллийн ил тодойлын тухай хууль заасан мэдээлэл хариуцагч нь өөрт байгаа эсвэл нийтийн мэдээллийн дэд үзэн ашиглан олж авах солилцох боломжтой мэдээллийг хүн хуулийн этгээд шаардахгүй байх. Хүн хуулийн этгээд нь төрийн байгууллага хоорондоо захим хэлбэр харилцах боломж олгосон зохицуулт нь иргэний үйл, эрүүгийн үйл, зөрчлийн үйл, иргэний эрэг хэн шийдвэрлэх тухай хууль, эрүүгийн эрэг хэн шийдвэрлэх тухай хууль, захиргааны эрэг хэн шийдвэрлэх тухай хууль, зөрчин шалган шийдвэрлэх хууль, шүүгийн тухай хууль тусгацсан хэдий ч хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангаж уг ажиллагаанд хүний эрх хичээлийг зөрчихгүй байх хууль зүйн баталгаа бүрдүүлэх, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх үүднээс эрүү иргэн захиргаа зөрчлийн иргэн хавц тэргийг захимжуулах, хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд оролцогч байгууллагуудын захин мэдээллийн сан нэгтгэн холбох, захин системийн ашиглалт хамгаалалт аюулгүй байдлын хангалттай холбоотой асуудлыг нэгдсэн байдлаар зохицуулж процессын нэгдмэл журам нэг платформ шилжүүлэх шаардлага үүсч байх тул хавц тэргийг захимжуулах, захим суртаа нотлох баримтыг шүүх хуралдаан шинжин судлах, захим суртаа нотлох баримтын үнэлэх журмын зохицуултыг энэ удаагийн төслөөс хасах саналыг оруулж байна. Ажлын хэсэг эрүүгийн эрхийн шийдвэрлэх тухай хуульд нэмэлт төрөлд оруулах тухай хуулийн төсөл болон хамт тэргүүн мэдүүлсэн шүүгэн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар зарчмын дөрвөтэй саналыг бэлтгэн томьёолж та бүгд тараасан болно. Байнгын орооны эрхэмшүүтэй эрүүгийн эрхийн шийдвэрлэх тухай хуулийг нэмэлт төрөлд оруулах тухай болон хамт тэргүүн мэдүүлсэн шүүгэн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлцүүлэг бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулга болон зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсан явдал баярлалаа. За сайн зэрэг гишүүнд баярлалаа. За хэлц